За бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өглөө болгон эзний үгтэй хамт байдаг. Эзний өмнө хамтдаа ирээ залбирдаг. Итгэлийн ахын дүүс та нартай үнэхээр талархаж байна. Тэгээ бүгдээрээ энэ цагийг бурхандаа даатгаад хамтдаа залбирая. Халелуя Иесус. Хайртай бурхан минь таньдаа бид чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ л гайхалтай үнэтэй цагийн төлөө бид таньдаа баярлалаа. Эзэнтэд өнөөдөр хинт босгон байгуулалт, хинт урам зориг хэрэгтэй байгааг эзэн та мэдж байгаа. Та хайртай хүүхдүүдийнхаа зүрх сэтгэлд нь та энэ цагаар дамжуулан хүрэх болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид үгийн цагаа таны мотод өргөн тань даатгаж байна. Ариун сүнс та бидэнд туслаарай. Үнэнхээр энэ цагийг таньдаа даатгаж Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ энэ 7 хоногийн турш Христ Есүс дотор босгон байгуулагдах нь гэдэг энэ сэдвд доор эзний үгнээс хуваалцж байгаа. За Исая номны 42 дугаар бүлгийн 22 дугаар ишлэгийг уншия. Гэвч энэ ард түмэн тонуулж, дээрэмдүүлж тэд бүгд нүхэнд хоригдож, хорионы гэрүүдэд далдлагджээ. Олз болохт нь тэднийг чөлөөлөх хүн алга, дээрэмдүүлэхт нь буцааж өг гэж хэлэх хүн чалга гэж. Амен. За эзний иш үзүүлэгч энд хэлж байна. Магадгүй бидний нилээдгүй энэ бүлэгт багтаж болзошгүй тийм ээ. Тэр тонуулж, дээрэмдүүлж, хоригдсон гэж бид өөрсдөө нэг харъя. Бидний амьдралын яг аль талбар нь тонуулсан байна, дээрэмдүүлсэн байна. Бас бид өөрсдөө хоригдсон байгаа вэ гэдгээ эндээс бүгдээрээ нэг харъя. Таны бодол, зүрх сэтгэл, амьдралын хэм маяг ямар байгаа вэ? Бидний зарим нь айдас, санаа зовлт, өрийн дарамтанд бид хоригдсон явдаг. Бүр дарамтлагдсан явдаг. Тэгээд бурхан намайг эндээс суллах юм болов, яах юм бол гिचгсэн. Нүхэнд хоригдож гэж. Нүхэнд хэрвээ хүн унах юм бол тэндээс гарах гэж тийм ээ нэлээд хүчээ барна. Гарах гэж хичээн. Тэгээд бүр туйлддаг. Ёрын нэгэн биднийг багаар хүчийг барж туйлдуулдаг. Эзний иш үзүүлэгч Бурхны ард түмэнд та нар ийм байна гэж ярьж байна. Бидний амьдралаас хамаг юмыг дээрэмдээд авчихсан. Хүчээр алив зүйлийг дээрэмдсэн байна. Дайсан бидний сэтгэл санаа, бидний амьдралын хэм маяг нэг төрөө алдаж, хүчирхийлд автаж, өөрийн гэсэн байр суурь нь ганхаж тэгээд гарч чадахгүй шоронд хоригдсон. Гаднаас харахад бид зүгээр явдаг. Харин зүрх сэтгэл нь шоронд хоригдсон. Харин Бурхан энд хэлж байна. Ийм үед хинч сэргээж өгөөч ээ, тийм ээ? Буцааж өгөөч ээ гэж хэлэх хинч алгаа гэж хэлж байгаа. Харин бүр сэргээгээд өгөөч, буцаагаад өгөөч, босгоод өгөөч гэж хэлэх хүн байхгүй. Ингэж амьдраад дуусандаа угаасаа л бодит байдал ийм юм да гэж бид нар зарим нь бодох гээд идэг. Харин бидний Бурхан сэргээдэг. Бидний Бурхан босгодог тийм Бурхан шүү дээ. Бурханы тэр мөн чанарт нь сэргээдэг, босгон байгуулдаг. Харин бид ийм хүнд байдалд орчхоод аливаа босъё гэж хинч дуугарахгүй байгааг эндээс бүгдээрээ хүлээж авцгаая. Босгон байгуулалт нь эвдэрсэн, хэмхэрсэн алив зүйлийг урдны ямар байсан тэр байдал руу аваачдаг.
Бурхан сэргээн засварладаг. Бурхан босгон байгуулдаг юм аа. Бурхан бидний амьдралыг сэргээж байгаа бол өмнөхөөс нь бүр илүү болгох тийм гайхалтай бурхан. Ёрын нэгэн алж сүтгэхээр хулгайлахаар ирдэг. Харин бидний бурхан тэр устгадаггүй. Тэр алдаггүй. Харин Библиэлд би эрэхтээ та нарыг бэлхэм дүр амьтаа байгаасаа гэдэг. Бурхан биднийг сэргээн шинчлэг гэж ирдэг юм аа. Тиймээс амьдрал тохиолдож байгаа янз бүр асуудлаас болж эзэн Бурханыг буруутгахгүй байцгаая. Хэн нэгэн хүнд буруу өгөхгүй байцгаая. Харин энэ сайхан амьдрал ингэж нурсан ч Бурхан та сэргээгээч гэж бүгдээрээ гуйцгаая. Сургаалт өгс номон дээр хэрвээ хулгайч олдох юм бол, баригдах юм бол алдагдсан тэр талбараа хараад эзнээс бид өгөөч ээ, сэргээгээч ээ гэж бид залбирдаг байцгаая. Иш үзүүлэгч дээрэмдүүлснээ буцааж өгөж хэлэх хэн ч алгаа гэж хэлсэн байна. Тиймээс сэргээ застдаг Бурханаас бүгдээрээ гуйж тэр талбараа хараад сэргээгээч, шинчлээч гэж бүгдээрээ тунхалцгаая. Бидний Бурхан сэргээн босгодог, байгуулдаг Бурхан шүү дээ. Амен. Үнэхээр амаа нэгээд зоригтойгоор босох цаг энэ цаг байна. 2 дугаар Коринт 5 дугаар бүлгийн 17 дугаар ишлэгийг би эндээс уншия. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна гэж. Хэрвээ хэн нэгэн Христ дотор байвал тэгээд нэг явдаа, тийм ээ? Тэгээ болондоо гэж энд хэлээгүй байна. Харин хэн нэгэн Христ дотор байвал тэр шин болсон. Хуучны нь алга болж, харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна гэж. Бурхан ийхүү сэргээн босгосон байна. Би сэргээн босгоно гэж энд хэлсэн байна. Тэр босгодог. Бурханы энэ мөн чанарын дагуу тэр хүсж байгаа сэргэлтийг, босголтыг та тунхлаарай. Бурхан бүгдийг цоошин болгоно гэж энд хэлсэн байна. Өмнө байсан хүнд хэцүү асуудлууд тохиолдож байгаагүй юм шигээр бидний сэтгэлийг эдгэж, шинчлэх чадaltaй гэдгийг энд харуулж бидэнд хэлсэн байна. Ёл номон дээр эзэн цөлмсөн тэр он жилүүдийг би та нарт нөхөн төлнө гэж хэлсэн. Та хатуу бэрхийг туулсан бол эзэн танд иннээс илүү сайн сайхан гэрэлтэй он жилүүдийг тавьж өгнө гэж амлаж. Бурхан аавын амлалтыг энэ цагт яг одоо бүгдээрээ хүлээж авцгаая. Ингийн тулд хэн нэгэн амааны итгэлээр Бурхандаа очиод тунхлан иш үзүүлж залбирах хэрэгтэй байна. За бүгдээрээ эзний өмнө ирээд эзний өмнө хамт очицгоё. Хамт залбирая. Халелуя Иесус. Эзэн тандаа баярлалаа. Эзэн минь бид таны өмнө ирж байна. Таны хайртай хүүхдүүд бид байгаа бүхий л зүрх сэтгэлээрээ энэ л байгаа амьдралаараа бид таныхаа өмнө ирж. Та бидний амьдралд хүрээч. Та бидний зүрх сэтгэлд хүрээч. Би угаасаа л ийм хүн гэж доромжлогдсон, гутаагдсан, орхигдсон таагүй бүхий л амьдралын талбараа эзэн бид яг одоо таньдаа өргөж. Та бидний энэ зүрх сэтгэлд байгаа амьдралын хүнд хэцүүг туулж байгаа энэ өвдөлтийг эзэн минь та аваач.
тэр диаволын бидний амьдралаас үнэхээр хулгайлсан тэр бүх зүйлийг яг одоо Есүс Христийн нэрээр бид үнэхээр тэр диаволын эсрэг яг одоо залбирч. Диавол чи бидний амьдралаас савраа татмын тушаач. Эцэг минь та сэргээж өгөөч. Та шинчилж өгөөч. Эзэн та ямар их үн цэнээр биднийг аварсан бэлээ. Та өөрийн хайртай, үн цэнтэй хүүхдүүдийнхээ амьдралд эзэн таны оролцоо хэрэгтэй. Таны эдгээгч модрох хэрэгтэй байна. Эзэн минь та сэргээж өгөөч. Та шинчилж өгөөч эзэн минь. Бид танаасаа гуйж тань дээр бид үнэхээр тандаа бид итгэлээ тавьж. Та хүрэх болтугай. Та эдгээж, та шинчлэх болтугай. Тэгээ энэ бүгдийг бидний эзэн таны хайртай хүү Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.